За сайн уу манайхан тайдтайг уулзаагүй нэлээд удчлаа. Voice зөвлөлийнхаа 3 дугаар бүлгийн төгсгөл дуулна өөр шин драм эхлүүлье гэсэн ч тайд маань 4 дугаар бүлгээ үзье гэсэн комент бүр мангар их байсан болохоор нөгөө үзэгчдийн өсөлтээр гэдэг шиг Voice зөвлөлийнхаа 4 дугаар бүлгийг өнөөдрөөс эхлээд оруулахар шийдлээ. За тэгээд нийт 16 ангитай болохоор бараг 5 парт болох байх шүү. Одоо бүгдээрээ парт 1-ээ эхлүүлцгээе. Крисмсийн орой гэр бүлүүд гадуур зугаалan шопинг хийж байсан ч Сөүлээс затай авах нэг айлд өсвөр насны хүү гартаа утга барьцсан. Өвөө эмээ хоёроо хүлцэн ялгцсан нүүр амд төрөгцсөн ямар новшоо хийж байгаа юм бол тоо. Өвөө эмээ хоёр нь чааваас миний хөө өвөө нөө шинэ утсыг авч өгөө эмээгээ сулчгал та гэж гуйсан боловч мань хөө өвөө эмээ хоёрынхоо зургийг хэн нэгэн рүү явуулснаа. Чиний эснээр зургийг нь явуулсан шүү. Одоо миний зургуудыг устгачгал та гэсэн мессеж бичиж байгаа нь харагдтухаа. Бодвол хэн нэгэн дарамтлуулаад ийм юм хийж байгаа бололтой. Харин энэ үед гаднаас нэг хар цувтаа эмэгтэй нэг одон дагуулсан ороод ирж шүү. Гэхдээ базарваа яг юу болоод байгаа юм бэ энд? Гэтэл тэр одоо манай хүүг худгалан хөнөөж ирэх ба. Өвөө эмээ хоёрын ч бас зэрлэгээр хөнөөж ирхдэг. 3 дугаар бүлгийн төгсгөлд Дог Канаву мөрдөгч маань асуурснаар хар цуглуулга бүлгийн хэрэг хаагдсан ч багийн ахлагчаа алдсан конжууд ямар л олиг байх вэ? Сүүлийн эдэн өдөр хар дард сэрээд хизүүхэн л байгаа бололтой. Яж хагад сүүлийн эдэн 7 хоногийн турш циркчин гэж өөрийгөө нэрлсэн нөхрөөс хачаа хачин имэйл тасралтгүй ирээд амар зайг нь үзүүлэхгүй байгаа гинэ. Тэгснэ конжуугийн нууцыг мэдтгэл юм шиг байх юм. Би чиний Сями ихэр байна. Чиний сонсгол бол бурхнаас өгсөн бэлэг шүү. Гэх мэтээр бичсэн байхыг хараад конжуу энэ зүгээр нэг сүрдүүлгийн имэйл биш байхаа. Ард намайг мэддэг хэн нэгэн байх шиг байна гэж хардаж байгаа л харагдана. За тэгээд энэ имэйлийг шалгуулах гад ажилтнаа өгтөл шалгаж үзээд хятадаас ирсэн имэйл байна. Зүгээр л спам юм шиг байна. Та санаа зовхгүй байж болно ол гэж авч байна. Манай Golden Time багийнхан маань маягсан ажилласан гээд бүр нэр хүнд нь өсөж шагналын уур бууж байлаа. Жонсын өнөд конжууд хандан дарга циркчний имэйлийг судалж байтал Яньоны цагдаагийн газраас өчигдөр залгасан. Нэг гэр бүл зэрлэгээр халуусан байлээ. Тэнд байсан хүн нас барахаас өмнө хэргийн ард циркчин гээд хүн байгаа гэж хэлсэн байна гэж авд юм да. Дүрсэлэгдэн Сөүлийн Ганнам дүүрэгт байх нэг бааранд Америкийн Лос Анжелес хотын мафийн бүлгийн томгаараа баахан хүүхэн тойруулсан эд наргиж байна уу. Энэ нөхрийг баривчлахаар Сөүлийн тусгай альцсан цагдаа нар болон Лос Анжелесийн цагдаа нар хамтран ажиллаж байгаа юм байна. Энэ өтгөн өмсгтэй нөхөр бол 4-р улирлын маань гол дүр Дэрэг Чоо гээд мөрдөгч. Бүр байгаа вахта дүүгийнхээ хамтаар Америк аль дүрслэгдэж Америкт төрж өссөн ч солонгосоор удавгүй ярьчтай байна. Сөүлийн тусгайгийн дарга минь мэд гээд сайн байна уу? Би тусгайгийн 1-р хэлцэн дарга байна. Гэтэл дараа минь цаа мэдээ. Та нар иргэдээ хамгаал бид гурав тэр нөхрийг барьнаа л гэж авч байна. За ингээд мань нөхрийн байгаа өрөөлөө нь явж ороод байх гэсэн чи өнөөгч нь ойл руу зүхтаад орчихваа. Чи намайг барьлаа гэд нэмэргүй. Танаа илгүү дүүг чинь алдчих шүү. Хаан амьдрдгийг хаан сурдгийг ч мэднэ. Энтергээ солиороод байхаар нь нам зөгч унгаад хүн амны эрэг хар тамхины 8-ны хэрэгээр амжилттай баривчлаа. Манай залуу маань багадаа өршлөгдснээс хойш солонгост ирж байгаагүй учраас энэ удаад эрэхтэй дүү охин Лисагач бас дагуулад иржээ. Хөрхий дүү охин нь хилгүй учраас дохио нийлээр ахтагаа ирд юм байна. Ах нь ажиллаа хийж хооронд Лиса харин төрсөн аав ээжийг олохоор нийгмийн ажилтнтай уулзсан сууж байгаа харагдана. Төрсөн аавынхын дүүгээд хүний аягийг ямартай болж авч чадлаа. Нөгөө талд Конжу Янсо хоёр судалж байгаад циркчингийн явуулсан имэйлүүд зүгээр хоосон эсвэрдүүлэг биш. Цуврал алдгуудыг өөрчилсөн сануулж даапалсан маягтай имэйл байсныг олж мэдэн сүүлийн үед гараад байгаа эргүүдийн ард циркчин байгаа юм байна гэдгийг олж мэдэх яг нэгшин циркчнээс дахин нэг имэйл иржээ. Сонсоо үзтэл чихнийхээ эргийг гаргал да намайг барьж чадахгүй юм гэж хэлэх ба 30 орчим насны эмэгтэй хүний хоолой байлаа. Сахиусын тэнгэрийн тосхон 206 тоот гэсэн учир бүтүүлэг зүйл хэлэхээр нь бас л нэг аллах хийх гэж байгааг нь тэр дороо мэдээд Сахиусын тэнгэрийн хот гэж ямар газрыг хэлээд байгааг нь судлаа үзтэл Сангидүн хороол байж таардаг. Сөүлийн цагдаа нар руу тэр дороо залгаж Сангидүн хороолоос дуудлага ирсэн үү? Химээл авлахад одоогоор дуудлага ирээгүй байна л гэж авч байна. Энэ үед Лиса аавыг олчих санаатай төрсөн дуутай нь уулзах гээд очижээ. Гэтэл манайх нилээн удаг аашмуутай нөхөр байж таарах ба. Манайх хүүхдээ өрчлүүлж байгаагүй. Яваад өглөө. Би ядраад байна. Гэх зэрэгээр адаар ашиглаж байснаа мань өхнийг хөгөөл гаргаж байна. Гэтэл яг эдний хажуудалд нэг хүү уцаа ширтэн нилээн сандарч айсан байдалтай сууж байх ба. Яж хагад аав ээж хоёр нь том өрөөндөө хэрэлдээд ах юм аа. Аав нь нилээн уудаг бололтой. Урдаа баахан сөөжүү тавьсан. Агсам согтуул тавьсан юм шиг байна. Эхнэр нь уурлаж муу өөдгөө амтан. Архинд толгоогоо мэдүүлчихэд хизээ болтол ингэж амьдрах гээд байгаа. Гэх зэрэгээр хэрэлдэж байх үед хүүд нь нэг мессеж ирж байна. Гэтэл циркчнээс явуулсан байх бөгөөд архичин аавтай байх сайхан байна уу? Байнга л сайхан амьдрна гэдгүйгээс нь ч дандаа л худлаа ярьдаг байсан. Нурж унах гэж байгаа байшинда хөөгдөх шахам амьдрах сайхан байна уу?
Миний явуулсан зэвсгээр бохир хормын бөгжтэй хурууг нь тастаж зураг дараад явуул. Тэгвэл бүх зүйл дуусна. Гэсэн байхва үнийг харсан хүүч бухимдаад явчихна. За ингээд цэрэгчний явуулсан гэрлээр аав ээжигээ үлээд зүгээр байж идэх үү. Би та хоёрын хурууг тастаж зургийн дарж явуулаад болов. Гэж хэлээд хурууг нь тасдах гэсэн чи яалтчгүй төрсөн эцэг эхийнхээ хурууг тастаж чадсангүй. Гэтэл энэ үед цэрэгчин нөгөө одоогоо дагуулan орж ирээд мань хүүг ээжтэй хамт бүр хийдгэд хутгалаад хөнөөж орхих ба аавд нь хандан арчааг амтрах хэрэггүй. Хүмми надад хэлсэн. Одооноос ганцаараа сайхан амьдрна гэвэл амьд үлдээж болох юм гэж тавлж байснаа хутгалан хөнөөж эхлэх үед коридорт өвжсэн Лиса энэ бүхнийг санаандгүй харчна. За тэгээ сандарсандаа яг хажуугийнх нь онгорхой хаалга руу орон шкафанд нуугдаад ах руугаа залгасан боловч ахыхын нууц салтсан байсан учраас 112 руу залгана. Гэхдээ манай охин хэлгүй учраас юу ч хэлж чадахгүй штэ. Та ярианы бэрхшээлтэй эсвэл ярих боломжгүй байвал манайх руу мессеж явуулчих. Гэсэн тул энд аллаг гарчхаад байна гэдэг мессеж явуулнаа. Цагдаа нар тэр дөрөө шуурхай зарлахва Сөүлийн цусгааг хэлцээхний станцаар Сөүл Сангидо оролд хүн амны хэрэг гарсан байна. Эргийн гэрч хажуугийнх нь 205 тоотод нуугдаж байна. Хурдан очоорой гэж мэдээлэх ба үнийг хальт сонссон Дерек сая юу гэсэн бэ? Юу болсон гинэ? Гэхэд Солонгос гаралтай Америк иргэн аллагын гэрч болсон байна. Эндээс холгүйхан байх хороол нуугдаж байна гинэ. Гэхэд байдал эвгүйцнийг мэдсэн Дерек уцаа гаргаад хартал аха туслаарай. Алуурчид намайг харжглаа гэсэн мессеж бичсэнийг хараад тэр дөрөө иргэн газар руу яаран давхдаг. Цэрэгчин манай охиныг анзааралгүй яг явах гэж байхад Лиса утсаа унгаагаад чимээ гаргаснаар маналуурчинд баригдаж ирхнэ. Энэ үед цагдаагаас мессеж ирэх ба таны дуудлагыг хүлээн авсан цагдаа нар яаралтай очиж байгаа гэсэн мессежийг алуурчин харснаа чи хэлгүй юм уу? Гэхдээ зоригтой байх нэ. Хов зодог хүүхдийг яадгийг мэдхүү. Химэн залт хэлж байгаа л харагдана. Цагдаа нар хэргийн газар хэдхэн минутын дотор ирж 205 доод руу яваад орсон боловч Лиса тэнд байсангүй. Агтаа цус болсон уул мөрийг хараад Дерек бүр сонирн болоод явчихна. Гэтэл байрны туслах шат руу цус болсон уул мөр байхыг харах ба дүүгийнх нь гутал яг мөн байш шүү. Тусгаагийн дарга конжуруу залгаж таны хилээд байсан газар хэрэг гарчлаа. 206 тоотод хүү эцэгхийн амтаар өгсөн байна. Хэргийг харсан гэрч барьцаалагдсан. Гэд ярилцаж байх үед Дерек бүр гайхаж наад хүн чинь гэмт итгэдэг мэддэм үү? Биснэ утсын шүрж аваад Лос Анжелесын цагдаа Дерек байна. Гэмт итгэдэн талаар мэд бүхнээ хэлээж хэмээн гоохад алуурчин эмэгтэй хүн байх магадaltaй. 30 орчим насны хүн байгаа. Ихэвчлэн гэр бүл хөнөөдөг. Та наануугаа станцаас авчихаа би танд хэрэгтэй мэдээллүүдийг нь хэлж өгье. Химээ хэлнэ. Энэ Дерек тэр авд алуурчин хайж байгаад яг олоод харчлаа шүү. За ингээд муур улган шиг хөөцөлдөж эхэлнэ. Мань алуурч ажил яасан ч хурдангүүдийн Дерект гүйцэгддэггүй шүү бүр. Араас нь нэлээд гүйсэн ч алдчихнөө. Манайд конжо хэлдэг. Мөрдөгчөө танад бидээ дохиол авч явдаг уу? Гэхэд тийм ээ. Хэрэгтэй үед ашиглангээ дохиолд өгч байсан. Гэхэд конжо нэлээд анхааралтай сонсч байснаа. Баруун талч нь дохио сонсогдож байна. Гэхэд Дерек бүр гайхаж Лисагийн тохиол танд сонсогдож байна гэж юу? Яг үнэн үү? Миний дүүг амнаас яригдж байгаа штэ. Гэхэд конжо дараа тайлбарлаж өгье. Та надад итгэжтэй. Баруун тал руугаа яв. Дүү чинь амьд байна. Би итгэлтэй байна л гэж байна. Хөрхи дүү нь хэлгүй болохоор аюул тулгарсан үед дуургаарай гэдэг дохиол өгч байсан юм байна л да. За ингээд конжогийн заасан замаар явсаар автомашины зогсоол дээр ирнэ. Одоо яах вэ? Хаана байгаа юм бол? Гэхэд чимээ одоо маш сул байна. Дахиад урагшаа яваад үзэл гэлээ. Одоо жаахан яв. Наад зүүн тал чинь дуурайд байна. Гэхэд Дерек нэг машин олж харна. Нэрэл дотор нь Лисагийн тохиол яг байж шүү. Даанч дүүн өөрөө байсангүй. Конжо бүр гайхаж цэрэгч надаар албаар тугсан юм бах та. Миний сонсголыг ашиглаж намайг төөрөлдүүлсэн байна. Химэн бодож байхдаа зэрэгцэн Дерек машины багажийг онгойлгох гэж орлох үед конжо мөрдөгчөө наанаас хурд болдоор наан чинь газ байна шүү гэж анхааруулснаар Дерек машинаас холдвоогүй юу машины багаж цөм дэлбэрж өрхнөө. Яг үнэ станцаар Жунам хоруултын хачаанаас хар үстэй 20 орчим насны эмэгтэй цогц солдлоо. Лиса чогийн цогц байх магадaltaй химээснээр манай Дерек бүр шоконд ороод явчихна. Гэтэл алуурч энэ бүхнийг харан зогсож байх ба цөвний малгайг тайлтал конжу зогсож байвал яах вэ? Дерек тэр дөрөг үсээр Жунам хоруултын хашаа яваа ортол хорвоо дээр хоёулахнаа үлдэж бибидээ төшиг толгуур болж байсан дүүн алуурчинд айл хэдийн алуулж хөрсөн цогц болсныг хараад Дерек асгартлаа уйлаад явчихна. Аргагүй штэ. Гэмтэрэгтнийг барах гэж ирээд дүүгээ гэмтэрэгтний гартаа алчхаар ямар өлөг байх вэ? Конжу чоконд ороод явчихна. Тусгаагийн дарга руу залгаж Дерек мөрдөгч ямархан байна. Надад туслах зүйл байна уу? Гэхэд конжу чиний сэтгэлийг ойлгож байна л да. Гэхдээ бид нар өөрсдөө мэдээд энэ хаваа зохицуулчихъя. Химээ хэлдэг. Энэ үед туслах нь ирснэ. Дарга алуурчин таксинд суугаад явсан байна. Гэж хэлэх ба камер шүлгүүлээ үзтэл такси Гимпо нисэх онгоцны буудлын руу явж байгаа нь тодорхой болсон тул цагдаа нар нисэх буудлын зүг давхилдаж эхэлнэ. Энэ үед Ёнсо ирснэ. Дарга цэрэгчний аяг хятадас гэд байсан чинь үгүй байсан юм байна.
VPN ашиглаж байсан учраас биднийг төрөлдүүлж, тэр бие махбодоос бүх имэйлээ явуулсан байна гэсэн цоошин мэдээлэл өгдөг. Энэ үед Конжу тусгайгийн дараалал руу залгаж бид шинэ мэдээлэл олж мэдлээ. Алуурчин бие махбодоос мэйл явуулсан байна гэж хэлсний дагуу мөрдөгчд Гимпон нисэх буудлын дээр ирээд бие махбод руу явах гэж хоёр нислэг бүртгэлээ гэснийг олж мэддэг. За ингээд хоёр тал хуваагдаад онгоцон сууж буй хүмүүсийг шалгаж ирсэн ч алуурчинтай төстэй хүн нэг ширхэгч харагдсангүй. Гэтэл бас нэг цагдаа нэрээд дарга алуурчин сайхны хүртэл барилгаас холдоогүй байсан юм шиг байна гэж хэлсэн болохоор бүгд хороол руу буцгуулсан ч Дерекийн туслах Чад нисэх буудлын дээр ажиглаад байж бай гэж үлдлээ. Гэтэл нисэх буудлын цэвэрлэгчийн огийн савнд алуурчны хар цүү байхыг олж хардаг. Яалтчгүй энд байсан л байна да. Дерек дөөхнийхөө задлан шинжилгээний дүгнэлтэд танилцсгаа шинжээж хэлж байна. Би энэ дэрэг шархуудаа амьд байхдаа авсан байна. Үхэлд хүртэл нь зоджээ. Химээлэхэд дүүгээ амгаалжтаагүйдээ харамсан Дерек цөрхрээ ал явчихна. Чад түүнд нисэх буудлаас олсон цовыг харуулхад ханцуу хэсэгт нь түлэгцсэн орон байх ба давсны хүчлээс болж түлэгцсэн байлаа. Гэтэл тусгайгийн дарга орж ирснээр гэмт этгээдийн хэн гэдгийг нь ол тогтоосон. Удахгүй барина санаа зовлтгүй гэснээ шаал өөрөө бандгар нөхрийн зураг харуулхад Дерек энэ бишээ. Гэмт этгээд онгоцны буудлын дээр байсан. Энэ хар цовыг өмсөө зүхтэж байгаа бүсгүйг би хоёр нүдээрээ харсан штэ. Гэхэд би таныг ойлгож байна л да. Охин дүүгээ алдаад хэцүү л байгаа. Гэхдээ бид гэмт хэрэгтнүүдийг өөрсдөө мэдээд зохицуулчих. Ийм тодорхой с ิจ гтэн байсаар байхад хоосон эмэгтэй хөөсөөр байх уу гэж уурлахад Дерек миний дүү над руу мессеж өчгтэй эмэгтэй өнгөсөн. Алив харуулъя. Гэхэд танаа дүү чинь хэлгүүгээ вэстэй. Солонгосоор сайн ойлгодогч байсан юм уу яаж мэдхий. Гэт аваа ичнөө. Дерекийн царай барааж түрүү адилхан солонгос хүн энтергээд байсан хэлний бэрхшээлтэй болохоор хий дэмэрсэн гэх гээд байгаа юм уу? Сайн сонс. Лисаг алсан алуурчныг би өөрөө барин заа юу гэж хэлснээр энэ эргийг өөрсдөө зохицуулахар боллоо. Тэр дөрөв Лос Анжелест байх даргалгуугаа залгаад болсон явдлыг дуулгаж солонгосын талтай хамтарч ажиллах зөвшөөрлийг сунгаж өгөөч гэж хүсгэд даргана. Зохицуулъя. Зөвшөөрөл гартал хамаагүй хөдөлгөөн битгий гэрэ. Зөвхөн чиний асуудал биш хоёр улсын хоорондох асуудал шүү. Хэмээн анхааруулдаг. За ингээд онгоцны буудлын камерыг нэг нэгээр нь шүүж байгаад хэрэгтний дүрсийг олж тогтоон Лос Анжелес дахь мэрэгжилтэн рүүгээ явуулж царайг нь тогтоолгохоор боллоо. Дерек мөрдөгчдөд дагуулan алуурчны араас бие махбод руу хөдөлгөөр болох бол харин нөгөө талд Конжу манч бас циркчнийг өөрийн гараар барихаар бие махбод руу Голден Таймынхныг дагуулan ниснэ. Бие махбод бол хүн амбахтай аяллаа бүс нутаг учраас ер нь л гэмтэрэгч баг гардаг харьцангуй 50 газар юм байна л да. Конжу бие махбод дэрмэгцээ хотын цагдаагийн даргатай уулзсан Жон дарга танаа дуудлагын төвийг бид 10 хоног хариуцаж ажиллах хүсэлтэй байна. Хүсэлтийг маань хүлээн авна уу? Гэхэд Жон дарга гэхэл уриалгахан хүлээн авч шүү. Конжу даргын талаар их сонссон. Таныг ажилуулах нь бидэнд нэр төрийн хэрэг гэж хэлээд хүнд гэмтэрэгтэй тэмцэх хэлцээний дарга Ян ахлагыг танилцуулнаа. Ян ахлаг Конжуг дагуулan цагдаагийн газраа танилцуулан явж байтал нэг мөрдөгч ирсэн. Дарга Америкээс ирсэн мөрдөгч Жон даргын өрөөлөө орчлоо. Тусгай мөрдлөг явуулах юм гинэ. Химэн шивнж байхыг Конжу сонсчдаг. Дерек Жон даргын өрөөнд орсон тусгай мөрдлөг явуулах хүсэлтэд өгөн бидний мөрдлөгт тусалцаа үзүүлж өгөөч. Химэн үсгэд Жон дарга нэгэнтэл цагдаагийн ерхий газраас Америктэй хамтран ажиллах гэрээний дагуу юм чинь би чадхаараа л тусалцаа үзүүлье. Гэхдээ манай хотод одоо эд аялал жуулчлалын сезон эхэлж байна. Хотынхан маань аялал жуулчлалаас мөнгө олж амьдралаа авч явдаг тул аль болох дуйлан шууган гаргалгүй мөрдлөгөө явуулаарай гэж амжилан гуйдаг. За ингээд Дерек даргын өрөөнөөс гараа явж байтал Конжу хүрээд ирж шүү. Сайн байна уу? Би тантай өчигдөр ярьсан 102 төвийн Конжу байна. Дүүгийн чи явдалд гоо эмгэнэл илэрхийлье. Гэхдээ энэ зурж ирснийг бодоход сэжир болсон бололтой. Түр ярилцах уу? Гэхэд өөрийнхөө ажилд л анхаар чадваргүй байж миний ажилд оролцох хэрэггүй гэж Дерек ёстой хөгийн зан гаргаж шүү. Гэтэл яг энэ үед сэжигтний зургийг явуулах ба үнийг харсан мань 3 цагтаа бүр шок. Конжу бүр гайхаж сэжигтний зургийг хараад өөрөө ч бас шок. Улаан цагаандаа өөрийнх нь зураг байхаар гайхаас жаахав. Үгүй эн чинь ямар нэг эндүүрэл гарсан байх. Харуулах зүйл байна. Гэд уцаа гарах гэтэл Америк цагдаа нар хөдлөөд үзээрэй. Гар өрг гэд бууга гаргаад буудах нэ буудах нь. Доош хөвт таныг алгын иргэн сэжигтнээр баривчилж байна. Гэвжитэл гаднаас Голден Таймынхан маань орж ирээд даргыгаа хамгаалалгүй яхав. Хүй, та нар хэний өдөс буу шаагаад байгаа юм? Энэ солонгосын газар нутаг шүү. Америк цагдаа нар яагаад манай нутагт ирчээд савсагнаад байгаа юм бэ? Гэд бөөм болж байтал Америкаас залгаж байна. Лос Анжелесын цагдаагийн газрын шинжээч камерын дүрс бичлэгт нэг ноото зүйл байгааг хэлдэг. Гэмт этгээд хамраа өндөрлөхийн тулд силикон аас юм шиг байна. Ялгүй цуурс нь харагдаж байна. Бичлэгийг удаашруулаад харахаар хамрын хөдөлгөөн нь хэвэн бус байна гэж хэлснээр Конжу гэмт хэрэгтэн бишээ гэдэг нь тодорхой боллоо. Конжу Деректэй тусдаа уулзаад итгэхэд бэрх бах. Би бусдын сонсч чаддгүйг сонсдог. Алуурчин ч бас сайн сонсголтой юм шиг байлээ. Алуурчин намайг тантай ярьж байгааг сонссон. Тийм учраас ч тохиолдлыг дуургаж албаар толгойг маань эргүүлсэн байлээ. Машины багажинд байсан газ ч бас адилхан зан байсан. Итгэх үгүй чинь хамаагүй.
Гэхдээ гэмтэрхтэн ер бусын сонсголоо ашиглаж бусдыг хорлоод байна гэж хэлэхэд Дерек итгэдэггүй. За тэгээд харин гарахдаа түрүүн тань руу ярьсан цагдаа ханиалгаж дуусах үедээ амьсгалах бүртэн хавсрах чимээ сонсогдож байсан. Тоохгүй орхивол пропозизм амьсгал давшдах шинж тэмдэг илэрнэ шүү. Дамжуулаад хэлчихээрэй. Гэж хэлгүй Дерек бүгдийг эргцүүлэн бодож Конжу энгийн нэгэн биш байна гэдгийг ойлгож за яах вэ? Надад нэг болзол байна. Өнөөдрөөс хамтарч ажиллая. Тэр алуучин сайн сонсдсон бол бид ч бас адилхан зэвсэг хэрэгтэй үстэй. Химээснээр Golden Time-ийн хэд маань Америкуудтай хамтран ажиллахаар л боллоо. Дөрсөлгдөн бие маарлын нэг ууланд залуу хохин настай эгч хоёр халуун цай аванга аимшигын түүх ярьсан шигээ сууж байлаа. Игчээ, энэ ууланд хүн иддэг аратан байдаг гэсэн. Ёстой амар гэсэн. Гэгцрэгээр ярихад игч хөрхий нэлээд аимхай юм аа. Жииргээл явчихна. Удалгүй манай хоёр унтахаар майханд орохоо шүн дунд маникч борооны зүүн өмсөд хаа нэг тийшээ явж байтал нэрнгээсэл нэг аратан архираад байш шүү. Манайхан шүн дунд сэрээд игчийг байхгүй байсанд их гайхаж хүү игчээ та чинь хайжчваа игчээ хэмээ ойд өндөр хайж явтал яалтчгүй игчийн борооны цов цусулсан байхыг хараад айгаал явчихна. Тэр дөрөв майхнагаа гүн ороод цагдаа руу залгаж игч алга болчлоо. Цов нь цус болцсон байсан. Амтан зуугаад явцсан юм шиг байна. Гээд дуудлага өгсөн ч даан жуулан дээр байсан тул камер энтерж байхгүй. Арга хэмжээ авах боломжгүй байсан тул дуудлагын төвийн ажилтан Конжур холбогдож. Сайн байна уу дарга би өмнө танаад ажиллаж байсан өнсөөг байна уу? Хоёулаа дараа мэдтэлцээ. Яралтай дуудлага гарчлаа. Та ороод ирэх үү? Хэмээн дууднаа. Конжу дуудлагын төв рүү явж ирээд мань бисквиттэй холбогдсон цүнхнээс нь иргэний үнэлгээг гаргуулж Жансуг гээд бүсгүй болохыг олж мэдэх ба 2 жилийн өмнө хүүгээ алдчихлаа дээ. За ингээд яг юу болсныг эхнээс нь ярихыг хүсгэд мань бискви Жансуг хоёр уулын бэлд байх камп дээр таарсан юм байна л да. За тэгээд мань бискви уул руу гарч ганцаараа кампинг хийн гэхэд Жансуг миний дөө хоёулаа хамт явж болох уу? Игч нь майхан өсөлсөн мөнгөний төлөй гээд уул руу хамт гарсан байгаа. Тэр игчийг яалтчгүй нохоо юм уу чон зуугаад явчлаа. Химээ хэлэх ба шуурхаа зарлаж мөрдөгчдийг хэргийн газар руу яаралтай явахыг тушаахад пак мөрдөгч го мөрдөгч хоёр Дерекийг аваад хэргийн газар руу явцгаадаг. За ингээд эргүүлийн цагдаа нар манай мөрдөгчд уулын амралтын газрын ажилчид гээд маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр уулыг самнаж эхлэх үед хэрэг болсон газрын оройос нохоо ч юм уу чонны мөр олдт юм да. Энэ мөрийг дагсаар хуучин сарвч руу яваа ортол мэрсэн яс байх ба Дерекийн хавийг нэлээд ажиглаж байснаа. Энэ ялтчгүй тэнмэл нохтын оргондог үүр бололтой. Энэ зэрлэг гахаа яс юм шиг байна. Химээ хэлэхэд амралтын газрын ажилтан хойд хэсэгт амралтын газар барих гээд айлуудын газрыг буулгах үеэр баахан нохоо уул руу орсон. Тэдэл сэрвэглээд яваад байгаа юм шиг байна гэсэн мэдээлэл өгнө. Гэтэл энэ үед мань Жансуг зэрлэг нохтод хөөгдөн ой дундуур гүн явж байгаад нэг гэрэлтэй газар бахаар нь гүгээ очтол ашгүй нэг хүн сууж шүү. Намайг авраарай. Зэрлэг ноход дайраад байна гэж хэлтэл нөгөө хүн гэрлүүг оруулж байна. Гэтэл хамгийн аимшигтай нь энэ хүн аврагч биш. Энэ зэрлэг нохтын эзэн бололтой дэг шүү. Жансуг буруу үнэхээ гарт турсныг мэдээд бараагаал явчихна. Манай царвчиг үзэж байхдаа тасарсан цамцны хэлтэрхийн дээр хатсан улмөр байхыг сайн хартал нохоо биш. Хүний шүдний мөр байхыг хараад бүсгүйг нохоо биш. Хүн авч явсан юм шиг байна гэсэн дүгнэлтийг гаргадаг. Мөрдөгчд маань ойдон дор явж байхдаа модон дунд камер спикер зоосон байхыг олж хараад бүр гайхаал явчихна. Камеросын талаар төв рүү хэлэхэд тэнд байсан дуудлагын ажилтан манай энтхийн ууланд бичлэг хийдэг Камтан гээд ютубер байдیں۔ Дандаа л аимшигын түүхүүдээр бичлэг хийдэг болохоор тэр үеж магадгүй бах. Гэж хэлсний дагуу ютубер Камтаны талаар судлаа үзтэл энэ бол нөгөө ертөнцтэй холбогддог ариун газар гэж хэлээд хүмүүсийг насварсан төрөл төрөсөлтөд уулзуулж байгаа бичлэгүүдэд оруулсан нь хэдэн 10,000 хандлт авсан байлаа. Энэ нөхөр ялтчгүй ноотон байна да. Гэж судлаа үзтэл өмнө нь заллингийн эрэгт хийдгэд холбогдож байсан нэлээд бүтггүй нөхөр байш шүү. Ийм их хэрэгт холбогдож байсан бол хүүгээ алдсан Жансугтай холбогдсон байж магад. Гэж сэжигсний дагуу Жансугийн мессежүүдийг шалгаа үзтэл Жансугийг талигач хүүгийнх нь сүнстэй уулзуулна гэд бүр 10 сая вон авсан байгаа юм да. За ингээд хэргийн ард энэ ютубер байх магадaltaй учраас мань нөхрийн байршлыг олж тогтоон яваачтал цагдаа нарыг харснаа шууд зүгтаах гэж оролдсон юм да зүүнгаар. Нилээн эсэргүүцэх гэж оролдсон ч Дерек бууга гаргаснаар бууж өгнө. За дурак минь чи хүн амны хэрэгт холбогдчлоо. Юу болсон талаар өмнөөл гэсэн чинь уйлан дуурал эхэлнэ. Гуй өксөн үтэйгээ уулзъягээд ахаар нь л туссан штэ. Хүүн сургуультай дээрлэхүүлдэг байсан гэсэн. Бүр шалны алчуур хүртэл идүүлсэн гэсэн. Тэгээд нэг өдөр сургуулийнхаа дээврээс үсрээд амин оролцсон юм байлээ. Игч хэд хэдэн удаа шүүхээр явж энэ жилийн ихээр арай гэж ялсан гэсэн. Тэгэхэд энийгээ заавал хүүдээ харуулмаар байна гэд байсан юм аа. Би игчэд сайхан санааны үүднээс л туслах гэж байсан. Гэж хэлэхэд пак мөрдөгч. Навш чинь эцсээ хүртэл худлаа ярьж байх шив. Алив уулан дунд байгаа камераа шүүгэтэх. Гээд шалгаа үзтэл бороо орсноос болоод бичлэг гарахгүй байсан ч Конжу бичлэгний чимээг сонсч байгаад ард нь хэн нэгэн нохооны амийг базж байгаа юм шиг чимээ сонсноо. Ялтчгүй л зэрлэг ноход дуурайд байна да. Химээ мөрдөгчдтэй ярилцаж байтал нөгөө ютубер чинь
Зэрлэг нохоо гинэ. Өнгөрсөн 7 хоногт камерын цэнэг дуусаад солихгын утсан чинь баахан зэрлэг нохоо гарч ир дайраад тэгсэн өд дотроос нэг эрэгтэй хүн шүгэлдээд тэр дороо дагуулаа явсан. Дүншийн сүнгүү муулын ойролцоо явж байсан гэж чухал мэдээлэл өгөх ба манайхэд тийшээ явахаар болдог. Энэ үед Жансууг нэг зэрэг артал нэг том нохооны үүрэн зэрж байна. Тэр дороо 110 өрлөг залгаж намайг авраарай. Би уулна хүүтэйгээ уулзах гэж ирсэн. Гэтэл эргэн тойронд баахан нохоо байна гэж хэлэх ба яг хаана байгаагаа сайн мэдэхгүй байсан тул юутай ч утсаа битгий таслаарай гэж цагтаг. Энэ үед нохооны эзэд орж ирэх ба Жансууг тусламж гуйн та намайг авраач дээ. Би сайн хүн штэ. Таныг нохоонуудтайгаа харьцаж байгааг чи харахад сайхан сэтгэлтэй хүн юм шиг байна. Тийм үү? Энтергээ дэвийг нь олоод харьцсан чинь хамаагүй зөөлрж үндэтгэлтэй бас хөөрхөн юм. Ингэж харьцаад байвал эхнэрээ олгож болох юм. Энтер гэж байснаа үгэнд орохгүй уцаад байсан нохоогоо шуудалж орхихон тэрэ. Хэрэгтэн гараад явсны дараа эргэн тойрны ажиглаж байтал цус болсон неон өнгийн эмэгтэй хүний пүүз байгааг хараад Конжу тэлхэд үүнийг сонсон Дерек Кантайтай холбогдож чамаас үйлчилгээ авсан хүмүүс донд неон өнгөтэй пүүзтэй охин байсан те. Нэрийг нь хэн гэж байсан бэ? Хэмээ асуухад тий ээж нь өнгөрсөн гэд нэг охин ирсэн. Пак Мисү гэж байсан. Ээжтэй нь уулзуулчаад байхад мөнгө өгөхгүй мөрсөн өөдгөө охин байгаа юм гитсэн л авж ийн. Манайхан анхааралтай байгаарай. Жансуугаас гадна дахиад нэг хохирогч байгаа юм биш үү? Новч нь дүншийн сүнгүү муулын ойролцоогоог нь мэдхэн байна уу? Гэхэд амралтын газрын ажилтан залуу цагдаа нарыг чиглүүлээл явлаа. Жансууг үүдэнд байх төлхөрийг эвтэйхэн аваад нохооны торноос суларч гараад тэндээс зүхтах гэж байтал гэмтэтгээд зүхтааж байхыг сонсоод бөө уруулж хамаг нохоогоо суллаа хаялаа. Энэ үед 112-ийн маань хэд хэрэгтний хэнгидгийг олж тогтоох ба 43 настай гүүгэгч итгээд байлаа. Багасаа хойд авдаа задуулж нохоо өрөнд өссөн учраас амтан дуурайх эмгэгтэй болж л дээ. За тэгээд морины зүчээнд ажиллаж байхдаа нохоо дуурайж байгаад халагдсан нөхөр болж таардаг. Амралтын газрын ажилтны заасан замаар явсан чинь нэг л биш байсан тул өөрөөсөө дур мэдэн явж байгаад хэрэгтний нуугчийг олж чадлаа. 9 жорын амтны арьс махыг нөөцсөн байгаагаас харахад энэ ууланд байдаг хориотой амттыг агнадаг гэдг нь ойлгомжтой байв. Манай хэрэгтний утасны дуудлагыг шүүж байгаад байн нэг хүнтэй уцаар ярьсныг нь олж мэдээд тэр нөхөр тусалдаг хамтрагч байна. Наад бол дунд чинь байж магадгүй шүү. Химэн Конжук хэлэхэд пак мөрдөгч зайл гарган юу гинэ? Хамтрагчаа удахгүй тодорхой болно гинэ. Химээ албаар урилан ярьж эхлэхэд амралтын газрын ажилтны царай сонирн болсон уу? Шууд зүхтах гэж оролдсон да. За ингээд мань нөхрийн араас нь гүсээр барьж аваад яг юу болсныг асуухад морины фермээс хөөгцсөн навшиг гар хөлийнхөө үзүүрт зардаг байсан. Өөрөө ч морин нохошгол зүтгэдэг байсан. Хэдэн сарын өмнөх охины үхэл золгүй тохиолдол байсан юм аа. Ховорцсон буу агнах гэ буудтал ууланд явж исэн охиныг шархтуулсан байсан. Тэгсэн тэр гүүгэж новш охиныг нэмээд алж орхисон. Би ямар ч буруугүй шүү. Гэх мэтээр гүрийгээд идэх шүү. Энэ нөхөр ховроо амтаа агнаж арьс махыг нь хууль бусаар зарахын тулд сэтгцэн өвчтэй гүүг ашигладаг байсан байгаа байхгүй юу? За ингээд энэ нөхрийг баривчилж авах ба амтны арьсыг өвчөөд хатаагаад ашигладаг бодсон. Хамгийн ихний агуулгад байсныг Дерек санаж тийшээ буцацгаая. Химээ явж явах үед хэрэгтэн Жансуугийг үүрлэг аваачих гээд явж байтал. Жансууг сэргэлэнтэн мань нөхрийг зөгшунгаагаад аврал эрен гүйж байхдаа хавцлын ирмэг рүү унаж орхиноо. Хаажиж бүсгүйн дууг манайд сонсоод хавцлын ирмэг рүү явж очин ашгүй нэг Жансуугийг аварч чаднаа. Одоо харин хэрэгтнийг барихал үлдлээ. Пак мөрдөгч Дерек хоёр тэр дөрөө хэрэгтний үүрлээ яваа очтол зэрлэг нохоонуудаас сул тавьжиж. Манай үйч одоо уруул тасдуулан гаал алдлаа. Пак мөрдөгч хэд хэдийн шарх авсан ч Дерек түүнийг нохтоос арайгд салгах ба хэрэгтний барай автал насаараа ууланд амьдэрсэн гэсэн шиг овоо хүчтэй дураагүй шүү. Тэгснэ бүр Дерекийг хазаж байх шиг. Тийм ээ. Хүүхэд байхдаа яаж хүчирхийлүүлж зов чаналж байсныг чинь бүр нохоон торонд өссөн гэсэн баха. Одоо чамаагүй хүн шиг амьдрмаар байвал нүүр бардам ялаа идэл. Нов шиг амьдрахаа бол гээд хатуу байлаа итэл мань нөхөр бүр уйлж унжаал явчихна. За ингээд энэ нөхрийг баривчилж авснаар энэ удаагийн эрэг ийхүү хаагдах ба Конжу Жансууг руу албагдж танд баярлалаа. Таны ачаар өөрхөн золиослогдохоос сэргийлж хэрэгтнийг барьж чадлаа. Таны хүү таныг тэнгэрээс харж бахархаж байгаа хаа гэж хэлэн сэтгэлийн тэм өгж байгаа л харагдана. Дерек буудалтай ирсэн хазуусан шархаа цэвэрлж байхдаа дүүгийнхээ явуулсан мессежийг бодох ба алуурчин шуун дээрээ шивэстэй байсан юм байна. Гэтэл энэ үед чад гарч ирээд дарга онгоцон суусан эмэгтэйчүүдийг бүгдийг байцааж үзлээ. Бүгд хэрэг гарах үед өөр газар байсан байна. Гэхдээ нэг өхнөөс л мэдүүлэг авч чадсангүй. Олгоо хаалгаанд орох гээд одоо эмнэлэгт байгаа гинэ. Маргааш л мэдүүлэг ав гэж авч байна. Дерекийн нөгөө мөрдөгч Тэд мань эмэгтэйг манан эмнэлгийн үдийг нь сахиж байсан ч би засчаад ирэх хооронд нь өрөөнөөсөө гараад зүхтаацсан байт юм да. Үнийг сонсон мөрдөгчд маань тэр дөрөө эмнэлэг рүү явж байгаагаар партныг маань ийхүү төгсөж байна. За тэгээ манайхаа суугт маань subscribe дарж амжаагүй хүмүүс байвал like subscribe дарахаа мартваа. Удахгүй part 2-ороо иргэн уулзцгаая guys.